Сайн бацхан автомат худалдааны төвийн менежер Баяртлага байна. За өнөөдөр та бүхэндээ автомат худалдааны төвөөс анхны ревю видеогоор хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн танилцуулах автомашин бол мэдээж бидний сайн мэдэх Toyota Altiza загварыг бол танилцуулна. За яагаад Altiza гэж нэрлэж байгаа вэ гэхээр Lexus IS автомашин маань ерөнхийдөө Toyota Altiza-ны маань үр удан бол байдаг байгаа. За ерөнхийдөө 1998 оноос хойшоо 2005 он хүртэл бол Altiza IS гэдэг нэртэйгээр хамтдаа үйлдвэрлэгдэж байсан бол за ерөнхийдөө 2005 он хойшоо зөвхөн IS загвар бол Lexus дээр бол үйлдвэрлэгдэх болсон байгаа. За яагаад IS-ыг Lexus дээр оруулж ирсэн бэ гэдэг маань юу тодорхой хэдийн шалтгаануудтай. За Toyota брэнд дээр бол ерөнхийдөө Altiza-г цаашаа хөгжүүлж авч явах боломжгүй. За өөр шинэ автомашинууд төслүүдийг бол эхлүүлсэн. Харин эсвэргээрээ Lexus-ийн IS загвар бол ерөнхийдөө Европ барууны хэм маягт ерөнхийдөө тохирж исэн. За хүмүүсийн худалдаа авалт чинь нэлийн өндөр байсан учраас Lexus IS-ыг хөгжүүлсэн бол үйлдвэрлэх болсон байгаа. За IS гэдэг үгний товчлол бол Intelligent Sport гэсэн үгний товчлол байгаа. За ерөнхийдөө 5 дахьтай седан спорт английн автомашин гэж та бүхэн маань бол ерөнхийдөө ойлгож байна. За тэр төрхөөч гэсэндээ IS автомашин бол маш сайн харуулж чаддаг. Гадна төрх болон өөрийнхөө дотор салонууд за хийцлэлийн өвч гэсэндээ яг л спорт автомашин шиг гараад авалттай байдаг. За ерөнхий нүүрний бүтцээ цохиулаад спорт автомашин гэдэг нь шууд харагдаж байгаа. Энэ урдлын салхины Fender спорт автомашинуудтай адилхан. За урдаасаа агаараа аваад хойшоогоо дугуй болон хоромсын системийг хүргэх зорилготойгоор бол шууд оргиор бол хийгдсэн байдаг байгаа. За тэгээд дараагийн нэг зүйл бол мэдээж дугуйг бол ярихгүй байхын аргагүй. За спорт автомашинууд дээр ихэнхдээ уртлын дугуй маань ерөнхийдөө арай жоохон нарийнхан. За уртлын дугуйны хувьд бол энэ дээр 225 40 18 обод тавьсан байдаг бол хойдол дээр нь болохоор 255 40 18 ободыг бол ерөнхийдөө тавьсан. За хойдлын дугуй маань ерөнхийдөө илүү өргөн болж байгаа. Тэгснээрээ газартай зурлах чадвар болон бүх зүйлүүд нь илүү болж ирж байгаа гэсэн. За мэдээж спорт автомашиныг 2 салаа яндангүйгээр бол зүүрлэхгүй. За тийм болохоор ч тэр яг үйлдвэрээсээ бол 2 салаа янданг бол нэмэлтээр хийсэн байдаг байгаа. За IS автомашины өрсөлдөгчд бол мэдээж C-классууд байдаг. За дээрэс нь BMW-ийн M3 сери өрсөлдөгчөөр бол байдаг. За гэхдээ IS автомашины борлуулалт бол Европ болон Америкийн зах зээлээр бол нэлээд өндөр борлуулалт байдаг. Яагаад вэ гэхээр энэ маань Toyota-гийн бүтээл учраас мэдээж чанар гэдэг зүйл бол маш сайн тавигдсан байдаг. Ямар нэгэн байдлаар эвдэх ч юм уу гэмтэх зүйл бол маш багатай байдгаар бол том давуу талтай байдаг байгаа. За тэгээд дээрэс нь гэх юм бол та бүхэн маань энэхүү автомашинаас спорт мэдрэмжийг авахаас гадна маш гоё 5 дахь үеийг бол мэдрэх боломжтой. За мэдээж Lexus-ийн автомашинууд 5 дахьтай байна гэдэг бол хамгийн нэгдүгээр зүйл байдаг. За тэрийгээ ч гэсэндээ спорт машин дээр маш сайн шингээж өгсөн байдаг. Гэхдээ IS автомашин дээр нэг хүмүүс дутагдaltaй ханддаг зүйл гэх юм бол за яг салонд ороод ирэхээр арай жоохон зай багтай гэдэг зүйл байдаг. Тэр маань бол угаасаа ойлгомжтой байх зүйл. Хэдий 5 дахьтай ч гэсэндээ спорт автомашин болохоор жолоодлого гэдэг ямар нэгэн байдлаар биеийг бага хөдөлгөх, савлгах зорилготойгоор бол ерөнхийдөө IS автомашины салооны зай бах дамжуулах том автомашин гэдэг болох юм бол бага санагддаг. Тэр нь бол шууд ойлгомжтой харагддаг. За хойдсуудад явж гэсэндээ бүр амар 100% тухтай явахгүй ч гэсэндээ тухтай зөөлөн явдал мэдэгдэн. Гэхдээ бас давхар спорт характер нь бол мэдэгдэг ийм автомашин байгаа. За тэгээд салооны хийцлэл болон бос зүйлүүдээр яриад байх зүйл бол ер нь баг байхгүй гэж хэлж болно. Маш гоё цул хийцлэлтэй ямар нэгэн дуу шуу гаднаас орох дуу чимээний тусгаарлалт бол маш өндөртэй ийм автомашин байдаг. Тэрүүгээр IS автомашин бол хэрэглэгчдийн болон сонирхчдынхоо хайрыг татсан байдгаараа давуу талтай байдаг шүү. За ерөнхийдөө спорт хийцлэлтэй автомашин дээр бол багажийг ярих нь бол жоохон илүүц зүйл санагдав. Яг тэгэхээр спорт автомашин хүссэн үсээгөө багажны зай багтай тийм санагдаг. Гэхдээ ерөнхийдөө IS автомашиныг энгийн унлаганд ч унтах тохиромжтой байдлаар хийсэн байдаг болохоор багажны зай бол тийм амар багдаад байхгүй. Та ямар нэгэн байдлаар ойрхон хөдөө гадаа явах ч юм уу ойр зур ачаагаа очиход бол нийтдээ 420 литрийн багтаамжтай энэхүү багаж бол танд хангалттай зайг бол гаргаж өгч нь хангалттай ачааг бол ачих боломжийг олгоно. За тэгээд дээрэс нь илүү уртим хум ачхаар болох юм бол урагшаага суудлаа бол унгаж агаад ийшээ ингээд уртимнууд бол хийх боломжийг бол гаргаж өгсөн байдгаараа IS автомашин бол энгийн хэрэглээнд тохирсон спорт автомашин гэдгийг бол шууд энэ дээрээс бол харуулж байна. За өнөөдрийн танилцуулганд маань орж байгаа автомашин бол IS 250 буюу 2500 бензин F Sport
загвар байгаа. За F-Sport болохоор ерөнхийдөө IS дээр байж болох хамгийн бас гоё загваруудын сонголтуудын нэг бол байдаг байгаа. За мэдээж F-Sport, Alcantara, Elgincard, за дээрээс нь F-Sport Canon бол орж ирдэг байгаа. За тэгээд явах горим дээр бол Sport Plus гэсэн мод нэмэлтээр орж ирдэг. Гэх мэтчлэн F-Sport тоноглолууд бол байдаг байгаа. За IS автомашины салонд орж ирэхээр хамгийн түрүүнд юу ажиглагдах вэ гэхээр та бүхэнд маань өрүүл шууд өөр дээрээ нэмэлт paddle shift-үүдтэй байдаг нь бол шууд харагдана. За тэгэнгүүтлээ гарт бүх зүйлүүд яг ингээд хүрэхэд жолоодоход ямар нэгэн байдлаар тухтай байдлаар хийгдсэн байдаг нь шууд харагддаг байна. За одоо эндээс шууд араанда хийлээ. За эндээс пара тохируулах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хөгжмөө өөрчлөх гих мэт зүйлүүд бол бүгдээрээ гарт ойр хийгдсэн байдгаараа даваа талтай. Спорт тансаг зэрэглэлийн автомашин болохоор мэдээж механик цагийг бол голын дэлгэцэн дээр бол хийж өгсөн байдаг. За энэ нь бол энэ автомашиныг илүү готлын чамин харагдуулдаг байгаа. За тэгээд явах горим дээр гэх юм бол та бүхэн маань эко болон нормал, спорт плюс гэсэн гормуудаас бол сонгоод явах боломжтой. За үүнийгээ дагаад хамгийн гоё нь F-Sport дээр харагддаг нэг зүйл гэх юм бол Canon хол илүү гоё өөрчлөгдөж орж ирдэг байгаа. За эндээс харах юм бол спорт мод дээр бол ерөнхийдөө F-Sport хянах маань ингэж гоё өөрчлөгдөж. За энэ уламжлал маань одоо хүртэл яг энэ F-Sport-ууд дээр явсаар л байна. За тэгээд ийм байдлаар өөрчлөгдөх хамгийн гоё. За тэгээд эндээс бас нэг үзүүштэй зүйл нь гэх юм бол энэхүү голын хянах дэлгэцэн маань өөр ингээд механикаар хөдөлдөг байгаа. За дижитал дэлгэцэн нэ дахиад нэмэлтээр голын цагирга маань бол хөдөлж илүү гоё спортлог мэдрэмжийг бол жолоочдод төрүүлдэг маш гоё даваа талтай. За спорт автомашин гэдэг ерөнхийдөө бол илүү нэмэлт опшнуудыг бол орхиогүй. Хамгийн өндөр опшнтой өндөр зэрэглэлтэй автомашинууд дээр байдаг нэмэлт опшнуудыг бол бүгдийг нь хийж өгсөн байдаг. За хамгийн наадах нь бол гоё хамгийн чанартай зөөлөн ярьсаар бол салоныг татуулж өгсөн байдаг. За дээрэс нь гэх юм бол урд хоёр суудал маань нэмэлтээр халах хөрөх опшн, Mark Clean sound system. За дээрээс нь аюулгүй систем талаас гэх юм бол урд аваар саад мэдрэгч PC систем, цагаан зураас мэдрэгч line assist. За тэгээд 8 бүсийн зам мэдрэгч radar cruise control, энгийн cruise control гэдэг яг л орчин үеийн автомашинд аюулгүй систем талаасаа байж болох бүхэл системүүдийг IS автомашинд хийж өгсөн байдгаараа маш гоё даваа талтай байна. За түрүүнээс хойш ерөнхийдөө спорт машин гэж зөндөө ярьлаа. За тэр хэв шинжүүдийг IS автомашин яг юу дээр хадгалдаг вэ гэхээр за гадна aerodynamic бол маш сайтай автомашин. За салхи зүсэх чадвар, за тэр мэрийг бол маш сайн тооцоолж өгсөн байдаг. Урд хамарнаас авахудаад хойд бүх сүртлээ ерөнхийдөө салхины урсгалыг бол маш зөв aerodynamic-оор бол цэцгээр даваа талтай. За тэгээд дээрэс нь спорт автомашиныг хэмжилтүүд бол байдаг. Зөвхөн хурдан болохоор спорт автомашин болчихгүй. За мэдээж эргэлтүүдийг гаргах байдал, за огцом даралтан дээр үзүүлэх нөлөө гэх мэтчлэн маш олон зүйлүүд байдаг. Тэр хэв шинжүүдээр IS автомашин бол яг л үндсэн спорт автомашин гэдэг зүйлээ маш сайн гаргаж өгч чаддаг. За жишээ нь гэх юм бол өндөр хурд авлаа гэж 100 км/цагаас дээш өндөр хурд авлаа. За өрүүлийн тэр төвжиг хатуурах байдал. За тэнгуүтлээ ямар нэгэн жижиг донцлогоо байлаа гэхэд тэрэн дээр ямар нэгэн ганхах хөдөлгөөн байхгүй байгаа байдал. За тэнгуүтлээ ямарваа нэгэн асуур болон богино эргэлтэн дээр маш өндөр хурдтай эргэх боломжийг IS автомашин бол өөр дээрээ маш сайн шингээж чадсан байдаг. За тэгээд та бүхэн маань IS автомашины яг энэ гадна төрхийг харах юм бол өөрөө шүү спортлог ч гэсэндээ маш гоё ганган чамин шийдлүүдийг бол хийж өгсөн байдаг. За урд гэрэл болон энэ маш том гоё нүү, лед гэрэл, за тэнгуүтлээ маш гоё харагддаг ийм дэлгэн тойлтой. Энэ нь өөрөө энэ автомашиныг маш гоё чимж энэхүү автомашины яг өөрийнх нь онцлогийг бас харуулт юм болов уу гэж миний бас боддог. За одоо харагдаж байгаа энэхүү мотор 2500 V6 мотор бол харагдаж байна та бүхэнд. За үүнээс өөр сонголтууд гэх юм бол 2000 турбо загвар байж болж байна. 2500 hybrid загвар. За дээрэс нь V6 3500 гэсэн моторын нийт дөрвөн сонголтыг бол санал болгодог болсон байгаа. За тэгээд та бүхэн маань энэс өөртөө тохирох ерөнхийдөө моторын сонголтыг бол тэгээд авчих нь зүгээр. За илүү спорт юм сонирхдаг бол V6 моторыг сонирхож болж байна. За энгийн спорт загварыг сонирхдаг бол 2500. За тэгээд 2000 турбо ч юм уу тийм ээ. За тэгээд зүгээр энгийн хэрэглээнд яг ийм спорт автомашин сонирхож хайрлаж ундаг хүн байх юм бол 2500 hybrid загварыг бол аваад уншаад бол илүү зүгээр тохиромжтой байдаг. За эдгээр маань ерөнхийдөө бензин зарцуулалтын хувьд маш бага зарцуулалттай хоорондоо бараг 1-2 литрийн наан цаана гарах байх. За бусдаар бол ерөнхийдөө өөрөө автомашин маань хөнгөн хийцэлтэй автомашин болохоор бензин зарцуулалтын дээр бол нэг тийм санаа зовоод ах зүйл бол байдаг байна. За IS-ыг сонирхох хэрэглэгчдийн хувьд ямар хүмүүс байвал зүгээрөө эхлэх юм бол за ерөнхийдөө яг өөрийн гэсэн хэв шинжтэй тийм ээ спортлог автомашин сонирхдаг хүмүүс байвал их зүгээр юм болов уу гэж боддог. Дээрээс нь гэх юм бол эмэгтэйчүүд унахад бол энэ яг
Улаанбаатар шиг төвжирэлтэй ийм хотын хөдөлгөөнд бол маш тохиромжтой. Яагаад гэх юм бол өөрөө бас тийм амар урт автомашин биш. Тэнгүүтлээ жолоодоход маш гоё эвтэй автомашин байдаг болохоор эмэгтэйчүүд бас байж болно. За дээрэс нь мэдээж спорт автомашин сонирхдаг хүмүүс бол IS-ыг бол яаж шийдэж байгаад ямар нэгэн байдлаар сонирхож үзсэн байдаг. За ерөнхийдөө гадаадад миний мэдснээр бол дрифт хийдэг болсон сурагтай байсан. За тэгээд өөр олон зүйл яриад байх зүйлгүй энэ сайхан автомашиныг та бүхэн маань авахыг хүсэх юм бол манай автомат худалдааны төвийг бол зорж мэрэгсэн борлуулалт худалдааны зөвлөхүүдээс зөвлөгөө аваад бол авах боломжтой. Манай автомат худалдааны төв 8 сарын 18-наас 9 сарын 21 хүртэл бол хичээлийн шинжил болон хорим найраг зориулсан урамшуулт худалдааг бол зарласан байгаа. За тэгээд дараагийн ревю видеогоор та бүхэн тэгээ эргэн уулзцгаая. Баярлалаа баяртай.